Сайн байцгаана уу? Мэдээж харавтан та бүхэнтэй өнөөдөр шинэ бичлэгээрээ уулзж байна. За, өнөөдрийн уншлага болохоор дараагийн харилцааны тухайн асууж өгч байгаа. Тэгээд хэдүүлээ энэ тэмдэгтээсээ эсвэл тоогоороо бас группээ сонгож болж байна. Тэгэхээр хэсэг группээ сонгох цаг хугацааг та бүхэнд олгоё. За, нэгдүгээр группийн уншлагатаа тавтамаар л. Тэгэхээр за өнөөдрийн уншлагын контентууд гэх юм бол энэ харилцаа одоо дараагийн харилцаанд орох харилцаа чинь ямар хөө байх вэ? За та өөрөө харилцаанд орохдоо бэлэн юм уу? Ямар хүн бэ? Тэр нь ямар хүн бэ? Ямар хөө харагддаг вэ гэдгийг асууна. За тэгээд энэ харилцаанаас та яг юу сурах юм бэ гэдгийг асууна. Хизээ очих байг нь хамгийн сүүлд нь харж өгнө. Тэгээд өнөөдрийн имжлэг болохоор нэг иймэрхүү контентуудтай байна. За, ерөнхий энергийг бүгдээрээ харцгаая. За, wedding гэдэг үзэр гарч ирсэн. Тэгэхээр яалтчгүй энэ нэгдүгээр группийг сонгож байгаа хүмүүс яг урт удаан хугацааны харилцаанд хайдаг. Урт удаан хугацааны харилцаа бол та бүхэнд хамгийн хэрэгтэй зүйл гэж боддог. Урт удаан хугацааны харилцааг хүндэлдэг ийм хүмүүс байгаад байна гэсэн үг. Ерөөсөө хамгийн сүүлийнхээ хүнийг хайж байгаа, тий? Гэрлэх гэж болцдог. Ийм хүмүүс байна гэсэн үг. Тэгэхээр энэ харилцаанд гэрэлт гэдэг зүйлийг авалсан байх болно гэж. Тэгэхээр ялтчгүй л ирээдүйн хамгийн эцсийн зогсоолол хайж байгаа хүмүүс байна. Тэгээд урт удааны хугацааны харилцаа хүсдэг хүмүүс байх юм бол энэ группийг сонгосныг болжээ гэж. За, хэдүүлээ та өөрөө энэ харилцаанд ороход бэлэн үү гэдгийг харцгаая. Одоогийн байгаа байдлаар болохоор та бүхэн өөрөө өөрсдөө нэлээх ажиллах хүмүүс байна да. Тэгэхээр Queen of Swords болон Ace of Cups буруу харсанс би яг юуг мэдэрч байгаа гэхээр өмнө ямар нэгэн харилцаанд орж исэн. Та одоо яг ямар нэгэн харилцаанд орж исэн. Тэр харилцаанаасаа өвдөж исэн хүмүүс байгаад. Өмнөх харилцаа нь өөрийнх нь та ингээд өмнөх харилцаанд аягүй сэтгэлээ гаргасан. Бүр яг өөрийгөө зөлсөн ч гэж магадгүй. Өмнөх харилцаанаас бүх зүйлийг ингээд бүх харилцаа ийм гэд итгэчихсэн. Эсвэл ингээд харилцаанд орох гэхээр өмнөх юмнууд нь бодогдоод идэг. Яг нэг хүнтэй одоо өөрийнхөө сэтгэл зүрхийг илэрхийлээд ч юм уу тэнгууд нь та ингээд урдуур нь хан босгочтой харагдчихна. Ерөөсөө хан босгодог. Тэгэл нэг амар дотн болж өгдөггүй байдаг штэ. Дотн болж өгдөггүй яг харилцаанд ороод жигнэсээ өөрийгөө хинбэ гэдгээ гаргая гэхээр өөрийгөө ашиглуулчих вэ. Өөрийгөө дахиад өвтгчих вэ гэж амар их сэрэмжилдэг хүмүүс байгаад байна гэсэн үг. Тэгээд тиймч болохоор яг харилцаа орж ирэхэд та ингээд өөрийнхөө энергийн түвшинд бол ингээд хаачдаг. Яг үндэ бол та бид амьдрал дээр хүнтэй харьцаал ингээд болцоол явж исэн ч гэсэн яг үндэ юу харагдаад байгаа вэ гэхээр өөрийгөө жинхнээсээ илэрхийлж чаддаггүй хүмүүс байна. Яг өөрийнхөө би яг хинбэ гэдэг илэрхийлчих юм бол нөгөө хүн шүүх гээд байгаа юм шиг. Тэ та үнэхээр харилцаанд дахиад орох юм бол таныг дахиад хүн гомдоох гээд байгаа юм шиг, дахиад гимтэх гээд байгаа юм шиг. Бүр ингээд таны бодож байгаа юмнууд бол шөнийн цагаар айгүйх орж ирдэг. Яг нэг унтгаал байж байгаа тэр хүн нь нөгөө өнгөрсөнд харилцаанд байсан хүнээсээ ямар хуу шарах авсан бэ? Тэ ямар хуу харилцаатай байсан бэ гэдгээ ингээд бодож эхэлдэг. Яг 4-5 хүртэл ингээд юм бодоод ингээд унтаж чадгаа болоод нэг юм гөлөрчтэй хүмүүс байдаг штэ. Яг нэг тиймэрхүү энергитэй харагдчих. Тэгэхээр өөрийнхөө тэр урдаа босгосон ханыг тэр хүмүүсийг хитрхийх жоохон хурцаа шүүдэх ч юм уу тиймэрхүү бол өөрийгөө жоохон ажиглаад миний бодоод байгаа юм чи яг үнэн биш юм биш штэ. Яг ертөнцөө бол миний эсрэг биш юм байна. Ертөнцөө бол намайг өвдөх гэж тэр өмнө нь хэцүү байсан харилцааг явуулаагүй юм байна. Яг үндэ одоо бол би зүрх сэтгэлээ нэх цаг нь бол болцсон юм байна. Одоо ингэж өөрийгөө хаагаад өөрийгөө хинбэ гэдгийг илэрхийлэхээс айдаг цаг өнгөрсөн гэж хэлж шүү. За. Тэгэхээр одоо хэрвээ та өөрийгөө илэрхийлсэн чинь тэр хүн ямар нэгэн хүн тэ таныг шүүмжлээд ах юм бол таныг байгаагаар чинь хүлээж авч чадахгүй байх юм бол энэ бол таны хүн биш байна л гэсэн үг. Тэ? Тэгээд хитрхийх одоо жишээ нь тэр хүний хийсэн зүгээр одоо дараагийн хүнтэйгээ учрлаа гэж бодоход
тэр хүний хийсэн үйлдэл болгон дээр нь хэтрүүлж бодоод ивэл энэ харилцаанд хүндрэл учрна. Тэгэхээр шууд хэлэхэд юм байна. Тэгэхээр өөрийнхөө урдаа босгосон ханыг нураагаад аль болох хэмжээ хязгаартай эрүүлэр тэ одоо хүнтэй харилцлаа ч гэсэн би өөрийнхөө бүх юмыг золихгүй. Би өөртөө зарцуулах юмнуудаа бол зарцуулна. Одоо өмнөх одоо авсан харилцаанасаа авсан тэр асуудлуудаа тэр асуудлуудыг дотор чи ингээ байгаад ингээ хэтрүүлж бодоход хүргээд байгаа зүйлсийг өөрийнхөө сургамж, өөрийнхөө бүр ингээд тэ мэрэгэн ухаан гэж хүлээж авах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л хамгийн гол зүйл нь энэ танд асуудал нь байгаа. Гэхдээ энэ нь бол таныг шүмжилж байгаа, таныг муу айнст нэрээ харилцаагаа таавал хаагаад байна гэж байгаа юм бол биш. Гэхдээ өөрийгөө нээх цаг нь олжээ гэж. За. Дараагийн хүн харилцаанд орох хүн ямар хүн бэ гэдэг. Би бүгдийг одоо суглаад асуусан байгаа. За. World King of Cups Tyrant. За тийм ээ. За ерөөсөө л энэ харилцаан дээр урт удаа хугацааны зүйл харагдчихна. Урт удаа хугацааны зүйл. Тэгээд яалтчгүй энэ харилцаан дээр уужин байх хэрэгтэй байна. Энэ хүн тань руу нэг өдөр чат бичээгүй байлаа гэд, нэг өдөр уулзъя гэж хэлээгүй байлаа гэд, хэдэн өдөр алга боллоо гэд энэ хүн алга болоод явчихгүй. Ирээдүйн хүн чинь танд урт удаа хугацааны харилцаа юу байдгийг бэ гэдгийг ойлгуулсан бахараар үдчихнэ. За ямар хүн бэ гэх юм бол уламжилт гэр бүлд өссөн хүн байж магадгүй. Амар тийм гэр бүл одоо хэв журамтай байх хэвээр тий. Дээр үед бид нэр ингээд барьж явдаг гэсэн ийм үзэл бодол байгаа штэ. Дээр үеийн харилцаанууд яг ямар байсан юм? Үерхэн гэдэг тийм үү? Үерхдэг, гуйдаг, нөгөө хүнээсээ гуйдаг. За би одоо харилцаанд орлоо гэхэд эхлээд би үрхээч гэж асууна. Тэгээд үрхээч гэж асуусныхаа дараа ингээд баг багаар явсаар байгаад энэ урт удаа хугацаанд биендээ итгэх тийм итгэл бий болсны дараа ингээд саналаа тавиад тэгээд урт удаа хугацааны бүр ингээд холын ирээдүй харах тийм харилцаа байна гэсэн үг. Тэгэхээр энэ харилцаан дээрс ажиглагдж байгаа юм гэх юм бол энэ харилцаанд одоо заяаны зан дээр гэж ярьдэн штэ. Тэгэхээр яг л тийм байна гэсэн үг. Гар яв ир хай гэдэг штэ. Яг л тэр байна гэсэн үг. Энэ хүнтэй уулзруулахын тулд ертөнц ямар нэгэн төлөвлөгөө бэлдсэн байгаа гэж бол харагдаж байна. Нэг өөр мэдээлэл орж иж байгаа. Энэ хүн энэ харилцаанд орохдоо яг нэг амьдралынхаа нэг бүлийг дуусгаж байна. Тэр бүлэг нь өөрийнх нь хувьд нулимстай ингээл ажиллаад амир хөдөлмөр хийсэнтэй өөрөөсөө хөлс асгаруулсан тиймэрхүү амжилтуудыг үзсэн байх магадaltaй. Маш их зүйлийг ойлгосон. Тэгээд энэ хүний чинь харахад өөрөө сэтгэл зүгээрээ нэлийн доктортой юм. Хизээч гоншондгүй. За гоншонж болно хүн юм чинь те. Хидэх гоншондгүй. Тэгээд урт удаа хугацааны харилцаа, урт удаа хугацааны ирээдүй харж ижил ямар нэгэн зүйлийг хийдэг хүн. Тэрнээс биш өнөөдөр хоёлаа have fun бай гэд, өнөөдөр хоёлаа хөвгөлтэй гэд хүнгээ харилцаанд орох юм бол ерөөсөө биш. Энэ хүн бол ихнэрээ гэж хараад маш удаа хугацааны зүйл харж иж үйлдэл хийдэг хүн. Тэгээд энэ хүнтэй та хамт байхад ямар нэгэн асуудал гарахад ингээд ард чи ингээд түшээл байж гэнэ гэсэн үг. Ерөөсөө тэр харилцаанд орлоо ямар нэгэн асуудлууд мэдээж гарч ирнэ штэ. Тэгэхэд хамгийн тулж түших найдвартай итгэж болохоор хүн байна гэсэн үг. Тэгээд энэ хүн болохоор яг л ертөнцөөс танд өгж явуулж байгаа хамгийн маш гоё бэлгүүдийн нэг байна л та. Тэ? Одоо хайр панд болохоор урт удаа хугацааны хугацаанд ирээдүй харж байгаа тий. Ирээдүй ямар нэгэн систем харж байгаа гэсэн үг. Бүр ингээд том зургаар нь харж байгаа гэсэн үг. Ирээдүйд харилцлаа гэхэд бит хоёр яг ямар хөө байх юм. За ирээдүйд бүр ингээд суувал яах юм те. Хідүүхт гарах юм. Хоёлаа гэр бүлээгээ санхүүгийн хариуцж явах юм. Ар гэртэй эмхүү зүйлсүүдээ голчлон хийн харилцж явах юм. Хоёлаа цаашдаа яаж амьдрах юм гэдэг бүгднийг ингээд маш томор хардаг тийм хүн байл та. Нилээх
үзэл бодол нь төлөвшчихсөн яг том болчихсон хүн гэж бол харагдаж байна. Одоо King of Cups тэгээ Hierophant болохоор хоёулаа нэг тиймэрхүү зүйлсийг илэрхийлдэг л дээ. Маш их итгэл үнэмшил суучихсан ямар нэгэн зүйлийг хүнд хэцүү амьдралын одоо бартаа, бэрхшээл тэр бүгдийг даваад гарах өөрт нь итгэл үнэмшлийн тийм цогц зүйл суучихсан байна гэсэн үг. За иймэрхүү байна. Тэр үнэдэл дээр. Энэ харилцаанаас одоо юу суралцах вэ гэдгийг харъя. Энэ харилцаанаас тэр хараа эндээс нэг гар гарч ирж байгаа. Гар нь гарч ирээд яг тэр хүндээ маш гой зүйлийг ингээд өгж байгаа зү ингээд нэг боломжийг хоёлаа харилцаанд ороод хоёлаа урт удаан хугацаанд ингээ хоёлаа гой байшаа авъя тэ гой байшаа байр авъя. За хоёлаа гой машинтай байлаа урт удаан хугацаанд хоёлаа ийм хий. Бүр ингээд урт удаан хугацааны ямар нэгэн үрийг ингээд танд ингээд санал болгож байгаа байхгүй. Тэр үр нь юу байх вэ гэхээр энэ харилцаанаас та таныг дэмждэг хүн ямар байдгийг ойлго. За өмнө нь ингээд нэг ямар нэгэн асуудалтай хүнд харилцаанд орж исэн таныг хитрүүлж бодхоос өөр аргагүй. Тэгээд ингээд өөр дээр хан босгохоос өөр аргагүй иймэрхүү байдалд хүрэж исэн байж болно. Тэрнээсээ үүдээ та одоо яалтчгүй юм болгоныг сүргээр харах гэдэг тиймэрхүү зүйл үүссэн байна танд. Юм л бол тэр хүн жоохон харилцаа холбоогүй болоод ирэх юм бол би надад хайргүй болцсон баг та. Надтай ирээдүй харахгүй байгаа юм байна. Харахгүй байгаа юм байна. Гэт нэг иймэрхүү. Одоо бүр яалтчгүй хитүүлж боддог зуршилтай болцсон харагдаж байна. Хэрвээ тийм байдаг бол энэ хүн таныг жинхэнэ ороод ирэхэд халуун дулаан уур амьсгал гэж юу байдгийг, халуун дулаан гэр орон гэж юу байдгийг, хүнтэй эвтэй байх, тэр хүнтэй урт удаан хугацааны ирээдүй харах. Би нэгэ ингээд маш сайн дэмжиж өгдөг гэр бүл байхад тэр гэр бүлийн хүн болгон, гишүүн болгон амжилттай явдаг. Гишүүн болгон дороо маш их амжилтыг гаргадаг юм шиг санагддаг байхгүй. Яагаад гэхээр таныг ардаас чинь дэмждэг хүн байгаа. Тэгээд яалтчгүй King of Cups гарч ирж байгаа юм яалтчгүй л дэмждэг. Одоо жишээ нь би одоо нэг ажил төрөлтөөр нэг иймэрхүү асуудалд орлоо. За эсвэл би нэг иймэрхүү зүйлийг хиймээр байна. Би амьдралдаа иймэрхүү зүйл оруулж ирмээр байна. Гэт ингэхэд энэ хүн бол ингээл нэх их олон үг хэлдэггүй. Тэгээ сонсдог. Тэгээ асуудал гарч ирлээ гэхэд энэ чинь ингээ болдсон штэ удаан хугацаанд шийдэгдэн хоёлаа байгаа цагт одоо хоёлаа ганцаараа биш болсон. Хоёлаа байгаа цагт энэ амьдрал гэдэг чинь ингээл дээртэл ингээл өдрөөр их тусам босоол ирнэ, сүндэрлээл ирнэ. Хоёлаа ийм гоё харилцааг бүтээнэ ингээл тэгж амаар хэлэхгүй байсан ч гэсэн энэ хүн бол маш их дэмжлэг айгүйх өгдөг. За тэгээд энэ хүн мөнгө санхүүгээр нь дэмждэг ч гэж магадгүй. Мөнгө санхүүгээр танд тусалцаа үзүүлж байгаа байж болно. Эсвэл урт удаан хугацааны юм санал болгоод байна гэсэн үг. Тэгээд энэ хүнээс та юу сурах вэ гэхээр харилцаа гэдэг чинь яг энэ хүн чинь болохоор нэг юм том биетэй гэж магадгүй. Том биетэй. Яаж харагддаг вэ гэхээр том биетэй нэлийн хүчтэй жим юмд явдаг ч юм уу те. Яг л нэг юм одоо арслан шиг байна гэсэн үг байхгүй. Гэхдээ энэ эмэгтэй хүн арсланг ташуурдаж биш, хүчилж биш, ингээд илж те ингээд сургаж амар зөөлөн байдлаар харьцаж байгааз энэ нь ч бас учиртай. Та тэр хүнийг энэ хүн чинь одоо нийгэм дээр ямар байдг нь хамаагүй тантай байхаараа л яг ингээд зөөлөрчдөг, нялхарчдаг энэ арслан яг нэг муур болчдөг гэсэн үг байхгүй юу? Та бол энэ хүний араагаа тэрийг яаж болохоо мэднэ. Яаж харьцаач гэсэн мэднэ. Тэгэд энэ хүнтэй байхад ингээд дотоод хүч гэдэг зүйлийг ойлгоно гэж байгаа байхгүй юу? Таныг дэмждэг, таныг хамгаалдаг ийм ардаас чинь дэмждэг ийм гоё сүндэрлсэн. Ерөөсөө нэг юм хамт явж байхад нэг нүн чихтэй гэсэн үг байхгүй баг амар том биетэй ч юм уу те. Таныг айгүй хамгаалдаг гэж болно. Ийм хамгаалалт нэг юм ороод ирэхээр те өөрийгөө аюулгүй гэж мэдрээд ирэхээр өөрийнхөө үзэл бодлыг хэлсэн ч гэсэн энэ хүн таныг шүүгээд авахгүй гэдгийг мэддэг учраас тавал харилцаан дээр нөгөө хүндээ ч гэсэн маш гоё
одоо хидих амар юм харддаг хосууд өгдөн штэ одоо байнга утсын шалгаал байнга хаана юу хийж ийн ингээл хурдан ирмэр гэл ингэдэг ч гэсэн тиймэрхүү харилцаа байдаг. Тийм харилцааны яг 360 эргүүлсэн 180 эргүүлсэн мөр яг эсрэг чиглэлийнх нь гэсэн үг. Энэ хүн хэдий хүчтэй ч гэсэн танд тэр ир бэр гэдэг ч юм уу уур хуцаар ч юм уу тиймэрхүү зүйлийг гаргахгүй. Энэ харилцаанаас хүчтэй байхыг сурч байгаа. Хүчтэй байхыг урт удаан хугацааны харилцаа юу гэж юу гэдгийг те гэдгийг сурсан гэр бүл халуун дотн байдал гэдэг чинь яг үндэ надад ямар гоё мэдрэмж өгд юм бэ? Яг нэг үндэс суурь нэгэ бүрдэж байгаа юм шиг тайван тогтвортой. Та одоо жишээ нь энэ хүнтэй байхдаа маш тайван мэдэрнэ гэсэн үг. Та энэ хүнийг яаж мэдэх вэ гэхээр энэ хүн хизээж нэг өдрийн дотор тантай харилцаагаа маш хурдан дээрдчих хүн бол биш байна. Нэг өдрийн дотор биш маш удаан хугацаанд үргэлжилж явахаар. Тэ? Одоо дараад халуун өвлийн одоо бишээ хүүтэн өвлийн өдөр ингээд гадаа ингээд даарцсан бээрцээ явж хагаад нэг гой газар нэх гой уур амьсгалтай газар ороод бид нэр ингээд найзуудтайгаа юм яриад кофе уухаар ямар байдаг вэ? Халуун дулаан тийм мэдрэмж өгнө гэсэн үг байхгүй. Таныг ядарсан ирэхэд ингээд дэмжээд өгдөг. Тэ? Ингээд бариад өгдөг. Нурууг нь бариад өгдөг ч юм уу тэ. Нэг тийм бүр бол энэ бол бүр яг эцсийн зогсоол гэсэн үнтэйгээ уучих нэ. Тэгэхээр за тэгээд нэгдүгээр группийнхэнд одоо хизээ энэ хүнтэйгээ энэ гоё хүнтэйгээ уучих вэ гэж асуугаад болохоор 2 хоног. За 2 сар 2 хоног 2 сараас 1 жилийн хугацаанд уулзах боломжтой. Эсвэл Ace of Pentacles-ыг харахаар яг жилийн эхэнд мэхэнд гэж орж ирээд байна л да. Жилийн эхний улиралдаа байх боломжтой. Эсвэл нөгөө өөр дээр ажиллах юмуд байна гэсэн шүү дээ. Яг тэр нь болчихсон цагт тэ 1 жилийн хугацаанд гарч ирэх боломжтой. Хамгийн урдандаа 2 сараас 1 жилийн хугацаанд. Тэгээд яг хөдрөх утгыг аваад үзэх юм бол өөрийнхөө эргэлзээг тайлсан үедээ би яагаад өнөх харилцаан дээр дүн шинжилгээ хийгээд яагаад би энэ харилцаан дээр өвдөд ирсэн бэ? Яагаад би өөрийгөө өвдгөх тэр боломжийг өөр хүнд өгсөн бэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү өөрийнхөө асуудлуудыг эргэлзээгээ би яг ямар хүмүүсэд байгаа вэ гэдэг эргэлзээгээ тайлсан цагт энэ хүн чинь бол ингээд санал тавиал ороод ирэхээр харагдаж байгаа байхгүй. Тэгээд тань дээр та өөрөө жоохон сэлэмний хатны энергитэй нэлээх тиймэрхүү бол эрүүл хил хязгаартай харилцааг бүтээхэд суралцсанаар энэ хүнтэй уучих нэ. Тэгээд та бол энэ харилцаан дээр аль болох төвийг сахивал зүгээр гэж бол харагдаж байна нэмэлт мессежээр. За иймэрхүү байна. Тэгэхээр урьдчилан таалагдсан бол лайк, subscribe дараарай. Тэгээд коммент бас бичээрэй. Баярлалаа. Баяртай. За 2 дугаар группийн уншлагатай тавтай морил. Тэгэхээр өнөөдрийн уншлагаар за хоёрын харилцааны ерөнхий энерги ямархуу харилцаа байх вэ гэдгийг энэ Romance Angels гэдэг энэ үзрүүсээ харна. Түүний дараа болохоор энэ таврын харилцаанд ороход яг бэлэн хүн юм уу гэдгийг харж байгаа. Энэ нөгөө хүнээ бол харна. Ямар хүн бэ? Яаж харагддаг вэ гэдгийг асууна. За энэ харилцаанаас юу суралцах вэ болон хизээ очих вэ гэдгийг бас асууж өгөхөр байна. За эхний үзрүүд дэлхий. Нэг юм чулуу ашиглаж байгаа. Энэ бол надад байдаг хамгийн анхны ганц чулуу маань байгаа. За pay attention to the red flags гэдэг үзэр байна. За энэ үзэр буруу харж гарч ирснээс юу гэж мэдрэгдэж байна вэ гэхээр яалтчгүй энэ хүнтэй харилцаанд ороод бүр serious болоод за удаан хугацаанд явъя. Тэгээд нэлээд урт удаан хугацааны зүйл хүсэж байгаа хүмүүс байх юм бол тэр хүнийг одоо хайрлах тэр хайр нь юунаас гарч ирэх вэ гэхээр ерөөсөө л юунаас гарч ирэх вэ гэхээр тэр хүнийхээ сөрөг талыг харснаас эхэлнэ. Тэр хүний одоо бид нар болохоор хайрыг нэг юм гоё талыг нь зөвхөн хайрлах гэж боддог хүмүүс бол байгаа. Яг сайн сайхан бүх юм л ингээл гоё зүйлсийг нь л дандаа харж ивэл харилцаа ингээл дандаа гоё байх юм бол гоё
гоё гэж бодоод байдаг. Гэхдээ яг үндэ яг жинхнээсээ харилцах бол яг сөрөг талын хараад тэрийг нь хүлээн зөвшөөрөөд за бүр болохгүй бол үнэхээр энэ занчин болохгүй байна. Ийм асуудал байна гэд тэр асуудлаа хамтдаа ярилцдаг байх. Тэрийг давж гардаг байх. Яг энэ хүнийхээ сөрөг талыг хараад хүлээн зөвшөөрснөөс эхэлнэ гэдэг иймэрхүү мэдээлэл гарч ирж байна. Яалтчгүй энэ хүн чинь болохоор өөрийнхөө ч юм уу нэлээ өөрийнхөө тэгээд сул талаа нэлээ нуудаггүй яг намайг байгаар нь хайр гэдэг төрлийн хүн байх магадaltaй байгаа бай. За дэлгэрэнгүй харцгаая. За өнөөдрийн уншлах дээр бол сайхан яг байгаар нь гус чая шүү дээ. За Empress болон Ace of Cups тэгээд Magician гарч ирсэн. За тийм ээ. Та бүхэн яг харилцаанд ороход бэлэн үү гэж асууж байгаа. Тэгэхээр энэ харилцаанд дараагийн харилцаанд яг орж ирэхэд бүрэн боловсролцсон хүмүүс байна. Яг эмэгтэй хүний хэдэлтэй ч юм уу эмэгтэй хүмүүс ихвчлэн үзээд идэг. Эрэгтэй хүн байвал яг энийг амьдрал чинь ингээд баялаг өөрийнхөө потенциалыг олж мэдж байгаа гэж ойлгоорой. Тэнгүүд эмэгтэй хүн талаасаа та бол бос хүмүүст харагдах байдлаас үнэхээр гоё харагддаг. Амар тийм эмэгтэйлэгтэй хатан хамбал өөрөө баялаг байдалтай амьдралд нь эерэг сөрөг бүх туршлага нийлээд энэ хүний амьдралыг баялаг болгож байгаа. Тэгээд Magician-тэй хавсалж гарч ирж байгаа. Тэгэхээр өөрийнхөө чадварыг нэлээх ашиглаж чаддаг. Манифест аягүй сайн хийдэг хүмүүс байгаад байна гэсэн үг. Тэгэхээр одоогийн байдлаар яг бодож байгаа юм бодит амьдрал дээр харагддаг тийм үү. Та бол ингээд өөрөөсөө амар их гүн гүнзгий маш тийм нэгүүлсэнгүү хариг дүүрэн юм энергийг бол ялгаруулдаг заяа. Тэрийг болохоор хүмүүс бол шууд орж ирээд та өрөөнд орж ирэхэд л хүмүүст ингээд тухтай байдлыг одоо мэдрүүлдэг харагдаж байна. Тэгээ Ace of Cups болохоор одоо бол угаасаа юу бишээ. Одоо бол өөрийнхөө сэтгэлийг нууж хаах цаг бишээ. Өөрийнхөө одоо бол сэтгэл зүрхийг илэрхийлэх цаг үе юм шүү. Уйл марвал бол уйлж болж гин. Өөрөөсөө ямар нэгэн зүйлийг бүтээлч зүйлийг гаргахыг илэрхийлж байдаг. Саяхан ямар нэгэн зүйлсийг эхлүүлсэн хүмүүс байвал яг зөвгөр би бас сонгосон байна гэж бол би харж байна. За тэгээ дээрэс нь Magician дээр болохоор та бүхэн ерөөсөө л ингээд юу бодно тэрийгэ бодит амьдрал дээр үнэхээр буулгаж чаддаг. Та үндэ яг одоо би яг бэлэн болцсон байгаа юм чинь энэ хүнээ дуудаж байна. Үнэхээр халуун дуулаа ингээд юм ярихад ингээд дотор нь нэг юм цаанасаа яг халуун газар байхгүй байгаа гэсэн яг дотор нь ингээд яг гал хасаад идэх нэг юм дулаан мэдрэмж төрдөг. Сэтгэл зүрхийн одоо emotionally тэнгүүд Magician дээр харагдаад байгаа зүйл бол ингээд та бол юм болгоно бүрдсэн хүн юм аа. Яг эмэгтэй хүний эдэл дээрч тэр. Ойр үед айгүйх glow up хийсэн хүмүүс байх юм бол glow up хийсэн. За ялангуяа яг эд насан дээр явж байгаа хүмүүс харагдаад байгаа байхгүй юу? Яг нэг хүнтэй үерхэхтэй бүр цаашлаад хүнтэй суух урт удаан хугацааны гүнзгий харилцаанд ороход бол ингээд бүр нас биенч тэр бүх юм гүйцэцэн. За тэгээд амьдралынхаа туршлага нь ч гэсэн баялаг. Ингээд хатан хаан бол ингээд нэг юм зөөлөн төрлийн удирдагч байдаг. Та өөрсдөө тиймэрхүү энэ группийг үзэж байгаа хүмүүс өөрсдөө тийм байх юм бол яг эмгтээлэг шин чанар нь бүр ингээд төс одоо өөрт нь зөгцсөн ингээд өөрт нь төс оршиж идэг юм хүн байгаа даа байхгүй. Тэгэхээр харилцаанд бол бүрэн бэлэн гэж бол харагдаж байна. Тэгээд та хизээ өөрөө бэлэн байна. Хизээ өөрөө зураг сэтгэл онгойлохыг хүснэ. Хизээ хүмүүстэй би одоо дараагийн харилцаанд орё гэд хүснэ. Яг тэр үед чинь гараад ирнэ. Та өөрөө хүсээд яг ийм хүн байна. Би бол ингээд за нэг иймэрхүү хүн сонирхтгоо гэдэг ч юм уу ингээд өөрийнхөө хүсэж байгаа хүнийг ингээд бодоход детальтай ингээд нарийн бодоход тэр хүн чинь яг л таны урд гараад ирнэ. Тэгээд энэ хүн бол яалтчгүй тань хараад бүр анхныхаа харцаар дуурлж магадгүй. Яагаад гэвэл та бол одоо хатан хаан шиг ийм байгаад байгаа байхгүй. За хэдүүлээ цаашлаад харцгаая. Та бол харилцаандаа бол бэлэн гэж гарч ирж байна. Тэгээд
Ямархуу дараагийн харилцаанд орох хүн чинь ямархуу байх вэ гэдэг ярьж байгаа. За энэ би яг хүзрүүдээ нэг санаандгүй харцсан л та нээж байгаа. Тэгээд яг 10 сая байхаар нь тайлбар авчия гэж бодоод за ингэж юм. Дараагийн хүн чинь ямархуу байх вэ гэхээр Emperor гарч ирж байгаа байхгүй юу? Яалтчгүй энэ миний уншлагыг сонсож байгаа хүмүүс бол бүр ингээ урт удаа хугацааны яг end game-ээ хайж орж ирж байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Яг миний эцсийн хүн. Эцсийн бүр ингээ гэрлэх хүн ч юм уу те. Ингээ урт удаа хугацаанд байх. Надад өөртөө 100% тохирсон ямар хүн байх юм бэ гэж асуусан байж магадгүй. Тэгэхээр бүр яг таны эсрэг нөгөө тал чинь гарч ирж байгаа байхгүй юу? Эргэтэлэг талаасаа маш их энергийн хувьд энэ хүн болохоор айгүйх ядарсан байгаад гэж магадгүй одоогийн байдлаар одоогийн энерги нь гарч ирж байгаа тэр хүний. Тэгэхээр энэ хүн болохоор хийж байгаа зүйлдээ маш их амжилт олдгийг гаргаж чадсан хүн байх нэ. Тэр хийж байгаа зүйл дээрээ маш их туршлагатай. Энэ хүнийг хүн болгон үнэлдэг. Хүн болгон одоо заавал чи ингээл хийж байгаа ажилдаа сайн, ийм мундаг байна, ийм хүн байна гэл нэг газрын ингээд дарга байж магадгүй. Нэг газрын захирал байж магадгүй. Ямар ч байсан дээгүүр албан тушаалтай. Тэгээд тэр салбартаа бол одоо нэлээ олон жил ажиллаж гисэн харагдаад байгаа хгүй. 9 улирлаас 9 жил хүртэлх хугацаанд нэг зүйлийг маш сайн доктортой хийж чадсан. Тэгээд домдчаа шүү. Тэнгүүд хийж байгаа зүйл дээрээ амар их мэдлэг хураацсан. Бүр ингээд хамгийн тэр салбартаа хамгийн тэргүүлдэг хүмүүсийн нэг байгаа байхгүй. Тэгээд хүн болгон хараад амжилттай явж байгаа гэж боддог. Хүн болгон ингээд байгаа нэг юм фэнси хүн зав. Байгаа өмсөж байгаа хувцас нь өөрийг нь баян чинэлэг харагдуулж чаддаг. Өөрөө тийм байх ч магадлал айгүй өндөр байна. Тэгээд гадны external validation хэрэггүй. Энэ хүнд хин нэгэн магтах, хин нэгэн хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл бол хэрэггүй харагдчих. Ягаад гэвэл хүн болгон мэддэг. За тэгээд айгүй эргэтэлэг хүн байх нэ. Эргэтэлэг дотоод хүчтэй тий. Энэ болохоор яг дотоод хүч талаасаа илүү их зохиолж орж ирж байна. Заавал булчинлаг амар заавал өндөр байх шаардлагагүй. Гэхдээ байгаа байдал нь өөрөө яг төс тий divine masculine гэж хэлдэг шүү дээ. Яг тийм хүн байгаа байхгүй. За тэгээд энэ хүний нэг шинж нь болохоор жоохон ядраад ч юм уу өөрийнх нь хитрхих ачаа үүрж байгаа зү. Одоогийн байдлаар хитрхийг ачаа үүрж байгаа. Тэгээд тэрнээсээ болоод яг ингээд ядраад ирэхэрэг ч юм уу нэг амар дуурдаггүй ч юм уу. Яг ингээд ажиллаа хийж хахад ингээд юм ярихаар ч юм уу тий. Ажилласаа бүр ингээд ядраад ороод ирэхээр нь нэг амар чимэг байгаад идэг нэг юм асуухаар нэг хідэн үгээр хариулаад идэх ч юм уу тий. Нэг дуртай дургу байгаа нь мэддэхгүй тэгж хариулдаг ч юм уу. Тиймэрхүү байх магадaltaй зөв. Гэхдээ энэ хүн болохоор яг одоогийн байдлаар ганцаараа хитрхих ачаа үрээд маш их хариуцлага үүрж явдаг хүн байна. Тэрнээсээ болоод хүнтэй дуурах, хүнтэй харилцах хүсэл нь одоогийн байдлаар байхгүй байж магадгүй. Гэхдээ та энэ хүнтэй байгаа цагт та тэр хүнийгээ заавал инг гэж хэлэхгүйгээр зүгээр л ингээд байгаагаараа зүгээр нэг ингээд аргадаад ээж нар яг ямархуу гартыг ямархуу үг ашиглалтын те бид нарыг хизээч амар чөстэй яг одоо тэг гэл ингээл зааварчлал ингээл бүх юм тэгдэггүй үстэй яг аль болох айгуу тийм тэжээж өгдөг гэдэг чинь одоо хамгийн хэцүү цаг үедээ ээжтэйгээ хүн ярихаар яг ямархуу үедээ та яг тэгж тэтгэж өгдөг хүн нөгөө хүн чинь амьдралд чи юу оруулж ирэх вэ гэхээр бүтэц чиглэлийг оруулж ирнэ. Яг амьдралд чинь ингээд одоо чиглэл гэдэг юм байгаа штэ. Энэ хүн болохоор нэлээд рутин сайтай хүн гэж бол харагдчих. Хизээ босох, хизээ ажиллаа хийх, юунд үгүй гэж хэлэхээ мэддэг. Хамгийн гол нь юунд үгүй гэж хэлэхээ мэддэг. Гэхдээ энэ хүний нэг юм нь айгүйх хариуцлага хүлээгээд тэрнээсээ болоод жоохон ядарсан байгаа л байдалтай харагдах юм. Тийм ээ. Тэгээд энэ хүн нэг юм айгуу тууштай байж чаддаг. Бүтэц тууштай байдал, consistency гэдэг зүйл энэ хүнд зохицолсон байгаа. За тийм ээ.
Тэгээд энэ хүн дээгүүр албан тушаалтай хүн байх нь бол байх магадaltaй. Яагаад гэвэл emperor чинь бүх зүйлийг ингэж чиглүүлж өгдөг, бүтэц гэж хэлээд байгаа чи яг тийм байхгүй. Ямар нэгэн байгууллагын дарга байх магадaltaй. Эсвэл өөрийгөө амар сайн удирдах чаддаг хүн гэж гарч ирж байна. За юм байна. За дараагийн асуулт руу орцгоё. Энэ харилцаанаас яг юу суралцах вэ гэдэг асуулт байгаа. За энэ хүн болохоор ийм хүн байна. Энэ харилцаанаас юу суралцах вэ гэхээр та зааж байгаа юм. Тийм, энэ харилцаанаас та хүмүүстэй дотн байх хамгийн одоо хостойгоо яаж харилцах те, хостойгоо ямар харилцаа холбоотой байх, ер нь дотн хүмүүс яг ямар байдгийг, дотн хүмүүс бие биендээ яаж ханддгийг, бүр ингээд таны хосын харилцааг яаж хардаг чинь энэ хүний дараа 100% өөрчлөгдсөн байх болно гэж байгаа байхгүй. Яалтчгүй амьдралд чинь маш их хувьслыг авчирсан хүмүүс байгаад байна. Яг таны хамгийн хүнд хэцүү цаг үед энэ хүн таны хажууд байж өгнө гэсэн үг. Энэ хүн таны хажууд энэ хүн одоо таны хамгийн хүнд цаг үед бүр ингээд депресстэй те, норж унаад одоо амьдрал амар хэцүү байдаг ч юм уу те. Эсвэл ингээд нэг юм хүний амьдралд нэг юм одоо сүнснээс сэрэлт хийдэг цаг үе байдаг штэ. Яг тэр амьдрал нь сайхан болохын өмнөх ямар нэгэн зүйлийг ухаарж өөр дээрээ хэрэгжүүлээд ингээд амьдралын түвшин дээрдээд өөрөө хүн амьдралынхаа зөв чиглэл рүү явж эхлэхээс өмнө нэг юм буруу замаар хитрхээ удаа яваад заавал буруу замаар гэж байгаа юм шүү. Зүгээр нэг юм өөр замаар, өөрт чинь тохирохгүй замаар явж агаад яалтчгүй танд ингээд ертөнцөөс энэ бол танд тохирохгүй зүйл юм аа гэд ингээд болиуллаа. Тэр зүйлийг чинь тэр мэрэгжлэр ажиллахыг чинь болиуллаа. Тэр сургуулиасаа гарлаа. За ямар нэгэн одоо хусын харилцаанаас ямар нэгэн шарх авч исэн тиймэрхүү хүмүүс байсан бол энэ хусын харилцаа дотн хүмүүс яг ямар байдгийм бэ гэдэг энэ үзэл бодлыг чинь 100% одоо өөрчилж чадах бол эерэг тал руугаа. Тэгээд энэ хүнтэй байснаар та жинхэнэ хусын харилцаанда тэр хүнтэй бүр амар сайн харьцаж сурж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр 8 зоос гарч ирчих. 8 зоос бол ямар нэгэн зүйлийг тавтан хийх. Тэгээд энэ харилцаанд ороод ирсний дараа хүнтэй яаж харьцах, тэ урт удаан хугацаанд харилцаа яг яаж явдаг юм бэ гэдгийг маш их ойлгосон үед гарч ирж байгаа байхгүй. Тэгээд энэ хүний зарчимж байгаа байдлаас одоо маш гоё мэдрэмж авна гэсэн үг. Одоо жишээ нь энэ хүн бол нэг л сонгох юм бол нэг л өөрийнхөө хүн гэд бодчихсон байгаа бол тэр хосоосоо хизээж уруухааргүй, хизээж үгүй гэж хэлж чаддаг хүмүүс нь те, эзэн хааны өдрөөр хэрвээ энэ харилцаан дээр ямар нэгэн өөр хүн гарч ирэх юм бол өөр хүн ингээд амьдрал дээр бол ямар хүн гарч ирж болно шүү дээ. Тэр болгонд шарыг харж одоо шарваад идвэл гэсэн үг. Тайгуу зарчимч хүн байх болно. Энэ харилцаа гэхдээ маш эрүүл юм boundary-тай харилцаа байна. Та одоо жишээ нь хизээ найзуудтайгаа уулзахаа энэ хүнээ шийдвэрлэхгүй гэсэн үг. Та тэрийг өөрөө шийддэг. Яагаад вэ гэхээр энд эрүүл юм boundary буюу эрүүл юм хязгаар байна гэсэн үг. Тэр хүн бол таны амьдралд яг ямар зүйлд оролцох юм, ямар зүйлд оролцохгүй гэдгийг мэддэг байх бол. Тийм учраас тэгээд энэ харилцаан дээр ороод маш их хичээх хүмүүс байна. Хоёр талаасаа энэ харилцаанд маш их хичээл зүтгэл гаргадаг. Одоо жишээ нь хосуудын баяр болчлоо гэхэд хизээч тэрийг зүгээр өнгөрүүлэхгүй гэсэн үг. Тэрийг гой тэмдэглэх. Одоо чадлынхаа хүрээнд байгаа боломжоор яаж тэр баярыг гой тэмдэглэх үү гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлс дээр амар хичээл зүтгэл гаргадаг байна гэсэн үг. Энэ харилцааны хамгийн гоё зүйл нь таны хамгийн хүнд цаг үед ингээд амьдрал чинь нэг юм шилжилт, хөдөлгөөн, өөрчлөлт орж ирээд тэр өөрчлөлтөөсөө жоохон айдаг ч юм уу те. Нэг иймэрхүү цаг үед хамгийн таны дотн хүн байх болно. Хамгийн их ярилцах, ойлголцох, энэ хүн таныг үг хэлээг байх ч ойлголцож болдог гэдгийг заах гэж ирсэн байх магадaltaй. Ингээд заавал та өөрийгөө илэрхийлэх шаардлагагүй.
та ч гэсэн өөрийгөө илэрхийлэх шаардлагагүй. Бага байдлаас нь цаагийн ирэх тусна тэр хүний яг юу хэлэх гээд байгааг, ямар хон нөхцөл байгааг ойлгоод өгчнө гэсэн үг. За ийм байна. Нэлээд ингээд хүний хамгийн хүнд хэцүү цаг үед хамт байдаг хүн бол хамгийн юу байдаг л та. Хамгийн мартагдчихгүй хүмүүсээ нэг байдаг л та. Тэ. За хэдүүлээ хилцээ очих хоо гэдгийг харцгаая. За хилцээ очих. За 5 гарч ирсэн. 5-ыг бол тараад үздэг хүмүүс бол мэдж байгаа бах. Disappointment те. Амьдрал нэг юм саарлангуйтай болсон байхыг илэрхийлдэг. Яалтчгүй депрессив үедээ уулзах магадaltaй байна. Яг нэг сэтгэл готролч юм уу. За тийм хүнд юм байхгүй юу вэ гэж бодож байгаа бол ямар нэгэн нөхцөл байдал таны хүснээр сонсноор болоогүй үед уулзах магадлал байна. За сарын үед болохоор 5 дугаар сард уулзах магадлалтай. Аяг болохоор сарыг илэрхийлдэг. Тарууд бол угаасаа нөгөө цаг хугацааг харахад бол нэлээд барьцгүй гэдгийг мэдж байгаа те. За бүх зүйл ямар хүн хүсэж байгаа гэдгээ мэддэг болсон цагт чинь энэ хүн гарч ирнэ. Энэ хүн болохоор нэлээд энэ хүний талаар мэдээлэл өгөхөд энэ хүн таны хүнд хэцүү цаг үед чинь нэг юм дулаацах газар нь байж дулаацах тийм ингээд ярихад тэр хүнтэй ярихад ингээд дулаацдаг гэдэг үг л орж ирээд байна. Дулаахан юм эрэхтэй халуун дотн хүн. За нэг аяг гарч ирсэн. Тэгэхээр 1-р сар болон 5-р сар. За эсвэл 1-5 сарын хугацаанд уулзах боломжтой байна. Энэний хугацаа нь ойрхон гарч ирж байгаа нь яагаад вэ гэхээр та бүхэндээ холбоотой. Та бүхэн өөрсдөө харилцаанд бэлэн өөрөө ч гэсэн яг харилцаанд ороход бэлэн боловсрцсан байгаа хүн талаасаа айгүйх туршлагатай тий. За дээрэс нь энэ харилцаа бол удахгүй айгүй хурдан гараад ирэх боломжтой. Тэгээд энэ харилцаа бол ингээд аясаараа энэ хүн таны амьдралд гарч ирэхэд та ингээд дотоод хүүхдээ илүү хөт сэрэж чадна гэсэн үг. Энэ хүний хажууд байхад та ямар нэгэн фильтр хэрэггүй гэсэн үг. Фильтр бүх юм тодорхой. Тэр хүн өөрийнхөө тэр гал эрчмийг, өөрийнхөө тэр энергээр ингээд таны мэдэрчдэг зав. Нарны энерги болохоор бүх зүйлийг ингээд ойлгомжтой болгож идэг. Тэр аз жаргалын үзэр байдаг, дотоод хүүхдээ үзэр байдаг. Тэгэхээр яалтчгүй халуун дотн мэдрэмж төрүүлдэг юм чинь энэ хүнд ингээд бүх зүйлийг онгойлгож хэлж гин. Тэ? За тэгээд дээрэс нь chariot гарч ирж байгаа нь учиртай. Chariot дээрс болохоор хамгийн хүнд цагт чинь энэ хүн байсан учраас энэ хүн танд дэмжлэг болж өгсөн учраас энэ хүн таныг дулаацуулсан учраас та энэ асуудлаас ингээд гарч ирэхдээ илүү амбицтай, илүү хурдтай тий. Бүр ингэж энерги сэлбэгтчихэд гарч ирдэг. Энэ хүнтэй байхаар л нэг юм услагдсан мэдрэмж авдаг. Одоо таныг нэг юм хураачсан газар байла. Одоо нэг тиймэрхүү амьдралын чинь нэг бүлэг дээр хэцүү нэг юм disappointed таны хүсчихсэн зүйл яг хүснэр чинь биелээгүй байхад энэ хүн бол тань ингэж тусламжийн гараа өгөөд таны ингэ усалж өгдөг юм гэсэн үг. За, иймэрхүү мэдээлэл гарч ирлээ. Тэгээд 20 дугаар группийг сонсон хүмүүсэнд 2-ын даваа бичээрэй. Баярлалаа баш та. Өнөөдөр медитейшн таарат нь харилцааны мэрэг хийж байгаа. За, харилцааны дараагийн харилцаанд орох хүн чинь одоо тэр хүнтэй харилцахад одоо ямархуу ерөнхий энерги байх вэ? За, тэгээд та өөрөө харилцаанд ороход яг бэлэн юм уу? Тэгээд дараа нь тэр хүн чинь яг ямархуу хүн байх юм бэ? Яаж харагддаг вэ? Тэ? Харагдах байдлыг асууна. За, энэ харилцаанаас яг юу суралцах бэ болон хизээ очих вэ гэдгийг харж өгөх байгаа. За, иймэрхүү байна. За, тэр Romance Angels гэдэг ягаа үзрэг болохоор энэ харилцааны ерөнхий энерги ямархуу харилцаа байх вэ гэдгийг
асууж байгаа. Тэгэхээр is safe for you to love гэж байгаа байхгүй. Open your heart to give and receive the highest energy of all. Тэгэхээр энэ харилцаа бол хайрлахад одоо аюулгүй гэж штэ. Тэгэхээр одоо ямар ч хэсэн энэ харилцаан дээр та өөрийгөө нээхэд ямар ч асуудал байхгүй гэсэн үг. Таныг өвдөх зүйл яг үндэ гарахгүй гэсэн үг. Гэхдээ таны одоогийн энерги дээр болохоор та одоо энэ өөрөө харилцаанд ороход бэлэн үү гэдэг асуултан дээр танд ямар нэгэн одоо сайхан одоо фильтргүй яриа л да. Танд засах хэвээр асуудал байдаг аа. Тэрийг нь бол би одоо хүн болгонд асуудал байдаг аа. Тэ бид нэр өөрсдөө засчихл юм бол энэ харилцаа бол бэлэн яг хаалганы чан гадаа хүлээж байгаа гэж бол би бодож байна. Тэгэхээр энэ харилцаа бол бүх зүйлсийг ойлгомжтой болох харилцаа байна. Яагаад гэвэл та өөрөө тань ямар нэгэн хүмүүстэй маргах ч юм уу те хүмүүстэй үзэл бодол нь таарахгүй хүмүүстэй яаж харьцдаг вэ? Одоо танаас өөр юм бодож байгаа, танаас өөр юм хэлж байгаа. Одоо тэр нөгөө харилцааныхаа нөгөө хамтрагчаа юу гэж хэлдэг вэ? Тэ тэр хүний бодлыг сонсдгоо үгүй юу? Өөрийнхөө бодлыг зөвөр яг нэг зөвөр илэрхийлж чаддггүй үгүй юу? Гэдэг дээр хамгийн их асуудал байна. Дэвл болохоор яг хуу донтолтын үзэг байдаг. Гэхдээ энэн дээр орж ирж байгаа мэдээлэл нь энэ бол хэзээ ч донтолт бол биш. Гэхдээ бүх зүйлсийг ингээд тодорхой болгож байгаа. Яг энэ болохоор ертөнцөөс өгж байгаа нэг тийм боломж гэх юм уу? Энэ бол таны өөрийн ажиллах ёстой зүйл бол гэж хэлж байна. Яг хүмүүсийн ингээд бодит байдлыг ингээд харуулж байгаа хгүй. Дэвл болон сан хоёр чинь яг ойролцоо утгатай юм шиг санагдаад байдаг хгүй. Яг шал өөр энергийг одоо ил болгодог. За нар болохоор сайхан муугатай бүгдэнтэй одоо илэрхийлждэг бүх юм ойлгомжтой болж байгаа. Эрэг тал руугаа ойлгомжтой болж байгааг илэрхийлдэг бол дэвл гэдэг хүзэр маань өөрөө танд ийм асуудал байх шүү. За танд энэ болохоор бодит амьдрал дээр бол ингээд таны хотоодонд асуудал байгаа болохоор ингээд нүүрэн дээр чи юм гардаг ч юм уу те тиймэрхүү зүйлсийг илэрхийлж идэг. Бүр ингээд бодитоогоор харуулж байгаа гэсэн. Бодит нөхцөл байдал ийм байна гэж харуулж байгаа. Тэгээд энэ харилцаанд орохоос өмнө энийг бол ялангуяа би ингээд найзуудтай холбоотой ямар нэгэн асуудал гэж бол харж байна. Хэрвээ таны харилцаанд найз нөхдөд харилцаа чинь одоо нөлөөлдөг бол те найз нөхдөд хамаг зүйлсээ хилээд идэг бол энийгээ жоохон болох хэрэгтэй гэж бол харагдаж байгаа байхгүй. За энэ нарны нөлөө яг өөрөх нь гариг одоо ирэхс янз бүрийн нөлөөлж байгаа тиймэрхүү зүйлс нь нар ямар гариг дээр чинь яаж аялж байгаа вэ? Хэдэн градус вэ гэдгийг ChatGPT-гээс ч юм уу тэгээ асууад үзээрэй. Энэ нь яг гарч ирж байгаа асуудал бол таны ийм асуудал байдаг шүү. За одоо жишээ нь янз бүрийн донтолттой хүмүүс бас байж болно те. Алкогол хэтэрхий хэрэглэдэг ч юм уу те. Найзуудаасаа бүх юм асуугаад идэг байж болно. Тэ хүмүүстэй ямар ч байсан үзэл бодол зөрчилдөж байгаа, маргалдж байгаа ч юм уу тиймэрхүү зүйлс нэлээх болсон хүмүүс байвал зөв группээ сонгосон байна. За тэгээд танд ямар асуудал байгаа та өөрөө хамгийн сайн ойлгох ёстой. Ингээд тэр чинь ойлгомжтой болох гээд яг харилцаанд чинь бэлэн болгож өгөх гээд энэ нар болон дэвл ингэж гарч ирж байгаа шүү хосолж. Одоо миний бодлоор сайнтай муутай бүгдээрээ гарч ирнэ гэж байна. Та болохоор ингээд таны дотоод хүүхэд ч юм бол одоогийн нэг иймэрхүү донтолтой болон ч юм уу те иймэрхүү ингээ хүмүүстэй таарахгүй байгаа тийм хүмүүстэй маргалдаад энэ хүмүүстэй яг өөрийнхөө үзэл бодлыг нэг юм зөвөр илэрхийлж чадахгүй байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуудлуудыг чинь одоо та ингээд жоохон байгаа хувилбараа бодоод үзэлтэй. Тэгэхээр та одоогийнхоо байгаа хүн шигэ байхыг хүсэх байсан уу? Тэгээд байгаа байдлаа жоохон засгаад үзвэл ямар вэ гэсэн иймэрхүү мессеж гарч ирж байна. Тэгээд одоогийн байдлаар өөрийн чинь болохгүй байгаа нэг юм дэвл чинь өөрөө сөрөг тойрог байдаг тийм үү? Би нэг харуулж болохгүй л да. Itobi instruction гэдэг. Тэнгүүд та өөрөө ямар асуудалтай вэ гэдгийг чинь хамгийн ил болгож гарч ирнэ. Тэгэхээр тэр асуудлуудыг за би энэ донтолтой би алкогол хэрэглэдэг ч юм уу би тамхи тэ хэрэглэдэг би эсвэл найзуудаасаа хит хамааралтай. Тэгээд
найзууд маань ингээд намайг өөр хүнтэй найзлахыг ч юм уу ингээд уяад байна гэдэг ч юм уу те ингээд эрхчлөөтэй байхын ингээд уйдаг. За эсвэл ажил явж болж байна те. Ямар нэгэн ажил өөрөг чинь эрхчлөөтэй амьдрахыг өөрийнхөө дотоод үнцэнтэй зүйлсээ золиослохыг шаарддаг. Тиймэрхүү ингээд байнгын ажлын машаагүй ингээд уяад идэг те. Иймэрхүү ажил байгаа бол те бас жоохон зохицуулах хийх хэрэгтэй байна. Дарагтайгаа ярьж үзээд одоо ээлж мэлжнийгээ тухай ярилцдаг ч юм уу те. За иймэрхүү байх хэрэгтэй. Хүмүүстэй зөрчилдөх шаардлагагүй. Таны бодлыг хүмүүс заавал дэмжих албагүй. Та хүмүүсийн бодлыг ч гэсэн заавал дэмжих албагүй. Гэхдээ тэрийг үүсгэж болохгүй. Тэ? Хүмүүс ингээд өөрийг чи ойлгохгүй байгаа мэдрэмж төрж байгаа юм бол та дотроо өөрийгөө ойлгохгүй байна л гэсэн үг. Та хүмүүст муухай үг хэлмээр байх юм бол за яг тэгдэг гэж байгаа юм биш шүү. Ерөөсөө за энийг аль болох наантай цантаагаар хүлээж аваарай. Та хүмүүст муухай үг хэлмээр байх юм бол жоохон шүмжлэмээр байх юм бол ч юм уу тий. Дотор ч ингээд янз бүрийн сөрөг бодол юу age restriction авсан байлээ би өмнөх бичлэгэн дээр. Та хэрвээ таны дотор юу болж ийн тэр чин бодит амьдрал дээр гарч ирдэг. Таны дотор өөрөө chaotic байгаад ах юм бол бодит амьдрал яг л тэр их чинь тусгаж харуулдаг гэсэн үг. Энэ нь яг өнөөдөр сөргөн бодлоо гэд амар хэм бодоод илаа гэд маргааш биелэхгүй ч гэсэн удаан хугацаанд таны дотор байгаа асуудлууд ингээд толдож гаргаж ирэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг байхгүй юу? Тэгэхээр энэн дээрээ анхаарал өгөө. Тэгвэл энэ харилцаа бол бүр яг хаалгай чинь тогшоод ороод ирэхэд бэлэн байна. Тэ? Та бол хайрлахад ямар ч асуудал байхгүй, өөрийгөө илэрхийлэхэд ямар ч асуудал байхгүй гэж. За энэ. За та өөрөө харилцаанд ороход бэлэн үү гэдэг асуулт байгаа. За. Тэгэхэд опшэ. Бороод шүү. Ямархуу дараагийн одоо харилцаанд орох хүн чинь ямархуу хүн бэ гэдэг асуулт байгаа. За. King of Cups, Ace of Wands, Queen of Swords байна. За энэ хүн болохоор хамгийн хатуу мессеж хамгийн үнцэнтэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй наамнахаа. Тэгээд энэ хүн чинь танд за чам нэг ийм туршил шүү. Арай л их найзуудтай уулзаад арай л их жоохон ууж идээд ч юм уу тиймэрхүү bay шүү гэд хэлэхэд та тэрийг хүлээгээд авдаг байгаарай. Яг тэгэхээр энэ хүн болохоор маш их эрүүл одоо лимитейшнийг тавьж чаддаг хүн байна. За тэгээд энэ хүн болохоор таныг ямар нэгэн байдлаар сэтгэл зүгээр ч маш дэмждэг. Энэ хүн маш их сонсдог байх боломжтой. Сонсоод хэлж байгаа зүйлд нь эмзэглэх хэрэггүй. Одоо хэлж байгаа зүйлд нь эмзэглэх хэрэггүй. Яагаад вэ гэхээр энэ хүн хайрын дотроо хална гадна гэдэг хүн байна зав. Нөх амар тэгж өөрийнхөө хайрыг ингээд илэрхийлээд байхгүй. Гэхдээ Ace of Wands-аар болохоор энэ хүний дотор нь тэр их хайр нь байдаг юм шүү. Энэ хүний дотор нь тийм халуун сэтгэл нь байдаг юм шүү гэдгийг хэлхийг одоо хүссэн байна. Энэ харуутын мэдээлэл дээр. За тэгээд энэ хүн болохоор гаднаасаа болохоор зүгээр нэг юм тайван. Тэгээд юм одоо хэлж байгаа зүйлсийг чинь бүгдийг нь сонсч өгдөг. Тэ? За ингээ асуудлуудыг чинь бүгдийг нь шууд хэлж өгдөг. За маш сэрэг толгойтой хүн байна. Энэ хүн багш болоход тохиромжтой зөв. Багш болох оюуны ажил хийгээд тохиромжтой. Тиймэрхүү ажил хийж байгаа бол энэ хүн яг өөрийгөө зөв энерги дээр явж байна гэсэн үг. За энэ хүний байж болох сөрөг тал нь юу байж болох вэ гэхээр юу гэж магадгүй. Жохон шүмжлэх гэдэг байж магадгүй, хатуу байж магадгүй, хатуу амар зарчимч байж магадгүй. Гэхдээ энэ хүн дотроо ингээ гаднаа найл хийгээд гэл ингээд өстой миний хайр эдэргээл амар ингээл бүх ингээл сарнай цэцгэнд умбуулаад идэг хүн бол биш. Гэхдээ энэ хүн дотроо амар гүнзгий сэтгэлтэй. Гүнзгий дотроо ямар ч асуудлуудыг даваад гарахад амар хүмүүжсэн байна. Хүмүүжсэн, төлөвшсөн. Хоёр хатан гэдэг энэ хуудасаар гарч ирж байна. За тэгээд энэ Ace of Wands бол ингээд гадна ертөнцид харагдахгүй мэдрэгдэж болдог юм дотоод хүсэл тэмүүлэл сайхан амьдрах юм гашгил дүрлэлсэн хүн байгаа нь шүү дээ дотроо. Гэхдээ гаднаа болохоор нэг юм тайван уужуу.
Тэгээд юм хэлэхээр чи нэг жоохон ингэж байгаа юм шүү. Энийгээ засвал ямар вэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлийг хэлдэг. Тэр нь ч яг танд одоо энэ яагаад харилж дурлахад сейф шүү гэдэг байгаа юм бэ? Яагаад харилж дурлахад тавал энэ хүн бол таныг өвдөхгүй. Энэ хүн бол таныг өвдөх юм хэлэхгүй. Энэ хүн хэлж байгаа хайраа илэрхийлж байгаа л хөрх юм байгаад байгаа байхгүй юу? Хайраа илэрхийлж байгаа л таныг сонсч өгдөг. Хайраа илэрхийлж байгаа л танд өөрийнхөө сурсан зүйлсийг хэлж өгдөг. Хатуу санагдчихвэл энэ хүний яг дотроо юу мэдэрч байгааг нь ойлгох гэж хичээгээрэй. Энэ хүн дотроо маш их сайхан амьдрах хүсэл тэмүүлэлтэй. Тэ? Ийм хүн байгаад байна гэсэн үг. Энэ хүнийг удаан мэддэг болчих юм бол энэ хүний дотроо ямар хүн бэ? Ямар их сэтгэлтэй вэ? Халуун дулаан хүн бэ? Ямар их пашнтай вэ, тэ? Амьдрах хүсэлтэй хүн гэдэг чинь өөр байдаг штэ. Дотроо сүрцэн хүн бол биш. За иймэрхүү юм гарч ирж байна. Окей. За. Энэ харилцаанаас та яг юу суралцах вэ гэдгийг асууж байгаа. За. Энэ харилцаанд ороод амар их инээх хүмүүс байгаад байна. Амар их инээх. Тэгээд яалтчгүй л дотоод хүүхдээ гаргаж ирэх. Та энэ хүн таныг ингээ шүүмжлээд ингээд энийгээ засаач гэж хэлж байгаа боловч энэ хүн таны ямар ч үсэн хайрлна. Байгаан гарч хайрлна. Таныг энэ хүн маш их үзэсгэлэнтэй гэж харна. Ингээл байгаараа л хөрхөн, ингээл юу ч хийж исэн хөрхөн, тэнэгцэн ч хөрхөн гэдэг ч юм уу те. Тиймэрхүү амар их өхөөрддөг ч юм уу те. Таны ингээд дотоод хүүхдээ чинь анзаарцсан. Ямар хүн бэ гэдэг чинь анзаарцсан. За, энэ харилцаанаас маш их зүйлийг ингээд ухамсаргүй байдлаар сурах хүмүүс байна. Тэр хүн бол танд яг инг чи одоо инг гэж бол хизээч хэлэхгүй зүгээр энэ харилцаанд байгаараа хин нь маш их суралцдаг. Хин нь зүгээр үйлдэлээр харилцдаг хүмүүс байгаад байгаа байхгүй. Үйлдэлээрээ халуун талаа мэдрэмжээрээ хэлж байгаа үгээрээ хамт байгаагаараа хараа илэрхийлдэг хүн. Энэ харилцаанаас хүлээж авах тэ маш их туршлагыг хүлээж авах хүмүүс байгаад байна. Гэхдээ энэ нь ерөөсөө л хинэнч нэг амар тэгж би ажралтай байна гэж хэлэхгүй мөртлөө мэдрэгдэж байгаа зүйл нь өөр байдаг штэ. Ингээд одоо жишээ нь хоёр урт удаан хугацаанд байгаад цаашдаа энэ бол ингээд доктортой удаан үргэлжлэх харилцаа гэдэг нь бол харагдаж байна. Энийг бол нэлээд олон удаан хугацаанд үргэлжлэх хугацаа гэж бол хараад байна. Тэгээд энэ харилцаанд хоёртой хамт байгаад хүмүүс ингээд ямар аз жаргалтай хос вэ гэдгийг ч мэдэрдэг. Яагаад вэ гэхээр та өөрийнхөө дотоод хүүхдийг ингээд гэрэлтүүлж чаддаг. Нэг амар үгээрээ илэрхийлдэг босод байна. Үйлдэл, ялангуяа үйлдэл. За бэлэг өгдөг хүмүүс яж магадгүй. Бэлэг өгдөг. Тэ high priestess чинь өөрөө идэхгүй энерги илэрхийлж өгдөг байхгүй юу? За тэгээд энэ бол нийгмийн стандартад бол хүн болгон хараад өстой нэр хамгийн төгс хос гэж бол хэлэхгүй ч гэсэн ингээд тойрын зохицол, тойрын хамт байгаа байдал чинь өөрөө хамгийн хөөрхөн юм шиг хүмүүст харагддаг заяа. За иймэрхүү байна. Энэ хүн гаднаасаа нэг 50 уужуу хүн бол харагдана. Яг гаднах харагдах байдал нь бол гарч ирэхгүй байна. Гэхдээ нэг юм шаргал туяатай үзрүүд гарч ирээд байгааг бодоход тиймэрхүү арьстай байж магадгүй. Бордуу, за эсвэл шартуу. Гэрэлцэн шартай. За иймэрхүү байх магадaltaй. Ялцчгүй л энэ харилцаа бол ингээд би нэг аюух дэмжиж өгдөг харилцаа. Ингээд дэмжиж байгаагаараа байгаа байдлаараа л ингээд хайраа илэрхийлээд идэг. Тэр хайрыг нь хинч мэдэрдэг. Тэ? За иймэрхүү. За хэрвээ бүр ингээд энэ хүнтэйгээ бүр serious удаан хугацааны харилцаанд орж байгаа бол одоо гэр бүлтэй очиод ингээд би бинийг танилцуулна штэ. Энэ миний найз залуу, энэ миний найз охин гэл ингээд тэгэхэд гэрийнхэн чинь хүртэл халуун дулаан ямар сайн хүү вэ, ямар сайн охин бэ гэж хүлээж аавна гэсэн үг байхгүй юу? Гэт тал талын дэмжлэг сайтай. Тэгээ хоёр талаасаа нийлэнгүүд амар доктортой амьдрал үүсэж байгаа. За иймэрхүү байна. За энэ харилцаа хизээ одоо энэ хүнтэйгээ хизээ очих вэ гэдгийг харъя. За сарыг жоохон хөдлөөд шүү. За
За 2 өдөр татсан байгаа. Тэгэхээр энэ хүнтэй 2 дугаар сард уулзах боломжтой. Эсвэл энэ жилийнхээ ямар нэгэн жилийн 2 дахь улиралд. Тэ. За эсвэл 8 7 хоног 8 сараас 2 жилийн хугацаанд уулзах боломжтой. Яг гэхээр танд энэ хугацаанд жоохон одоогийн байдлаар ингэж жоохон сунж гарч ирж байгаа боловч та өөрөө дээр ажиллаад тэ авах хэвээр алхмуудаа аваад ингэсэн цагт энэ хугацаанд илүү наашилж болдго юм шүү гэдгийг хэлмээр байна. За өнөөдрийн урьдчилгаанд иймэрхүү мэдээлэл орж ирлээ. Баярлалаа баяртай. 3 дугаар группийг сонсон бол 3-5-аа үлдээгээрэй. Баярлалаа.